Сайн өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өнөөдөр хэдүүлээ үргэлжлүүлээд Дороти гэсэн номыг унших болно. Энэ видеог анх удаа үзэж байгаа хүмүүс байвал бид нар яадаг вэ гэхээр бид нар хамтдаа дунд төвшин зориулсан англи хэлний номыг уншаад гарч ирж байгаа дөрвөн болоод үгүүдийг ярилцаад мөн ном дээрээ амаараа дамжуулж англи хэлээ сайжруулахыг хичээдэг булан байгаа. За тэгээд ерөнхийдөө англи хэлээр унших дээр асуудалтай уншаад эхлээд дуусгах чаддаггүй байгаа бол энэ видеотой хамт байж Wonderful Wizard of Oz Маргад Эрдэнэ орон номыг их хөлбраар нь хэлбэршүүлээгүй байдлаар нь энэ видеотой хамт унших болно. За. За тийм хамгийн сүүлд хэдүүлээ зогссон байрнаас үргэлжлүүлээд үзье. За бид хаан зогссон бэ? Тэгэхээр за энэ дээр зогссон тийм ээ. Замын сүйд бид нар Дороти хойд нутгийн шулам Доротитэй уулзаад тэгээд энэ хүртэл уншсан байгаа. За тэгээ нэг үзэгөөд өмнөх видеог үзээрэй. За өнөөдөр энийг үзье. За тэгээд Дороти рүү нэгэн өгшин эмээ тэгээд дөрвөн уг нь 3 байх ёстой ч үлээ. Гурванд жижигхэн хүмүүсээ дагуулад хүндэт эрхэмсэг шийдтэн байна. Бид нарыг Манчкины дурыг хүч шулмын боолчлоосон чөлөөсөнд маш их баярлалаа гэд хэлсэн. Тэгэхэд Дороти юу гэхэд үлээ үзцгээе. Dorothy listened to this speech with wonder. За Дороти энэ одоо нөгөө нь яриаг нь сонсоод гайхширлаа. What could the little woman possibly mean by calling her a sorceress? Okay. За sorceress гэдэг нь юу гэсэн үг вэ гэх юм бол эмэгтэй шидтнийг sorceress гэдэг. Эрэгтэйг нь болохоор sorcerers. Тийм ээ. За тэгэхээр энэ жижигхэн эмэгтэй өөрийг нь шидтэн гэж хэлж байгаа нь ямар очиртай юм болов? And saying she had killed the wicked witch of the east. Мөн тэгээд дорны муу шулмыг алсан гинүү гэж гайхаж тийм ээ. Dorothy was innocent, harmless little girl who had been carried by cyclone many miles from home. За Dorothy гэхэр хэн байсан юм бэ гэхээр хүү гэдгийг тайлбарласан байна тийм ээ. Гэрээсээ асар олон милийн зайд хар шуургаар ингэж зөөгдөж ирсэн жижигхэн гэм хоргүй гэмгүй тэр охин байсан байна. And she had never killed anything at all in her life. Өөрийнхөө амьдралд бүр юу ч алж байгаагүй байсан. But the little woman evidently expected her to answer. За evidently гэж юу гэсэн юм бэ гэхээр evidently бол маргаангүй гэсэн үг. Plain unmistakable маргаангүй. Тэгэхээр тэр жижигхэн эмэгтэй болохоор түүнийг бүр маргаангүй хариулахыг нь хүлээгээд байсан. За гэдэг. So Dorothy said with hesitation. Dorothy болохоор баг зэргийн нэг жоохон тэргэлзээд хэлсэн байна. You are very kind, but there must be some mistake. Та үнэхээр ээлдэг юм аа. Гэхдээ нэг алдаа байх шиг байна. I haven't killed anything. Юу ч халаагүй. Your house did anyway, replied the little old woman with a laugh. Ядчил чиний байшин чинь алчглаа шүү дээ гэд инээсэн. And that's the same thing. See? She continued, pointing to the corner of her house.
Тэр чинь адилхан л зүйл шүү дээ. Хардаа гэ тэр үргэлжлүүлээд байшингийн булан руу заалаа. Уруугаараа заасан байх тийм ээ. Хардаа заасан. There are her 2 feet. Нэг хоёр хөл зохиож ирсэн байна. Still sticking out from under the block of a boot. Okay. Энэ хоёр хоёр хөл байсан. Stick out гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр цохох гэсэн үг. Цохох. Тэгэхээр нэг тэр одоо нөгөө нэг нэг хэсэг модны доороос хоёр хөл цохож байсан байна. Dorothy looked and gave a little cry of fright. Dorothy хараад бүр айгаад хашгирлаа. Тийм ээ. There indeed. Just under the corner of the great beam the house rested on, 2 feet were sticking out, shod in silver shoes with pointed toes. За тэгэхээр яасан бэ? Гэхээр there indeed тэнд нь үнэхээр great beam гэл том дүнз гэсэн үг шүү. За дүнз гэж. Байшин дээр нь дарсан те байшингийн тулгуур болсон том дүнзний булан доороос нь хоёр хөл цухууж байсан байна. За shot гэдэг нь юу гэсэн үг вэ гэх юм бол гутал өмсөх гэсэн үг. Shot гэвэл гутал өмсөхийг бол shot гэдэг. Тийм ээ. Furnish with shoes. За тэгэхээр тийм уртл руугаа шөвийсэн үзүүртэй тэр мөнгөлөг тэр нэг гутал өмссөн хоёр хөл цохож байсан байна. Oh dear, dear, cried Dorothy, clasping her hands together in a dismay. За нэг clasp гэж юу гэхээр гараараа ингэж барих гэсэн үг. Тэгэхээр clasping her hands together гэхээр хоёр гараараа ингэж барих clasping. Dismay гэдэг нь болохоор яг нь гониглах гэсэн тийм. Тэгээ гониглж байна тийм ээ. За тэгэхээр oh dear гэдэг нь тийм ээ. Oh яана гэж Дороти уйлаад хоёр гараараа гониглаад гараа авсарлаа. The house must have fallen on her. Whatever shall we do? За must have fallen гэдэг нь болохоор тэгсэн байхаас гарцаагүй гэсэн үг. Тэгэхээр дайшин түн дээр л унсан байх. Бас гарцаагүй. Юу хийвэл зүгээр вэ гэж тийм ээ. There is nothing to be done, said the little woman calmly. Хийгээд байх юу ч байхгүй гэж тэр жижигхэн эмэгтэй тайвнаар хэллээ. But who was she? Тэр хэн байсан юм бэ гэсэн чинь. Уг нь руу хэлсэн шүү тийм ээ. Хорт шулам гэдэг хатчих. She was the wicked witch of the east, as I said. Миний хэлснээр тэр бол өрнийн east гэдэг чинь дорны хорин шулам байсан юм а гэж хэлсэн байна. She has held all the munchkins in bondage for many years, making them slave for her night and day. За held гэдэг нь болохоор барих гэсэн тийм ээ. Bondage гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр боолчлол. Тэгэхээр олон жилийн турш тэр Munchkin хүмүүсүүдийг боолчилсан байна. Making them slave for her night and day. Slave гэвэл боол гэсэн. Тэгэхээр тэднийг өөрийнхөө өдөр шөнөгүй боол болгосон байна. Өдөр шөнөгүй боол болгосон. За драйвер гэж байгаа би компьютер За олон жил тэдэрэл болчихсон байна. Now they're all set free. Set free гэвэл чөлөөлөх. Тэд одоо бүгд чөлөөлөгдсөн. Passive зориулсан байна. And grateful for you for the favor. За favor гэдэг нь болохоор тусламж гэсэн.
Act of gracious kindness. Тусламж. Grateful гэвэл талархсан. Thankful. Тэд нар бүгд чөлөөлөгдсөн. Тэгээд чамд нэг тусламжинд бол баярлаж байна. Who are the Munchkins? Inquired Dorothy. Inquire will ask. Асуух. Munchkin гэж хий ингээ асуусан чинь. They are the people who live in this land of the east where wicked witch ruled. За миний өмнөх видеог үзчихсэн бол би өмнө нь болохоор adjective clause гэсэн дүрмийг бол ярьж байсан. Тэр дүрм энэ дээр гарч ирж байна. Adjective clause-ыг үзээгүй бол тэрийг үзээрэй. За тэгэхээр энэ дээр нь болохоор where гэдэг нь болохоор хаана биш, тэнд гэсэн утгаар гарч ирж байгаа шүү adjective clause-ыг. За тэгэхээр хорон шулан удирдах байсан, тийм ээ? Хорон шулмын ноёрхож байсан энэ дорны газар амьдардаг хүмүүс юм гэж. Munchkin гэдэг юм одоо хүмүүс амьдардаг байсан байна. Are you Munchkin? Asked Dorothy. Та ч гэсэн Munchkin уу? гэсэн чинь. No, but I'm their friend. Үгүй, би их найз нь. Although I live in the land of the north. Би бол хойд нутагт амьдардаг. Тэр найз. When they saw the witch of the east was dead, Munchkin sent a swift messenger to me, and I came at once. За, тэгэхээр энэ дээр болохоор swift messenger, swift гэвэл түргэн, тийм ээ? Messenger гэвэл элч. Тэгэхээр тэд нар болохоор дорны шулмыг үгснийг хараад над руу түргэн элч илгээсэн юм аа. They sent a swift message to me. I came at once. Би даруул шууд ирлээ. I'm the witch of the north. Би болохоор хойд нутгийн шулам. Oh gracious. Are you a real witch? Oh gracious. Oh тэнгэр минь тийм ээ хүмүүс уулгаалдаг үг. Та жинхэнэ шулам уу гэсэн чинь. Yes indeed. Тийм үнэхээр. Answered the little old woman. But I'm a good witch and people love me. Би сайн. Хүмүүс бол надад дуртай. Нэгээр энэ номон дээр болохоор ерөнхийдөө бол уншаад үзэхээр хоёр муу шулам, хоёр сайн шулам ерөнхийдөө байна гэсэн. За тэгэхээр энэ дөрвөн шулмны нэг муу шулам нь өгчихлээ. Одоо ганц сайн шулам, хоёр муу шулам өгдлээ гэсэн үг. За та бүхэн бас кинон байдаг. Кинон бас боломж гаргал үзээрэй. Wizard of Oz гэдэг Johnny Depp тоглосон байдаг. За игээд оръё. I'm not as powerful as Wicked Witch who Wicked Witch was who ruled here. За as гэж гарч ирж байна тийм ээ. Өмнө нь би бол хальт тайлбарж ирсэн өмнөх видеон дээр as бол шиг гэсэн утгатай. Тэгэхээр шиг ямар юм гэхээр шиг хүчтэй гэсэн. Би юу дорны шулам шиг хүчтэй биш. Үргүүл тэгэхээр энд тийм ээ. Энд ноёрхож байсан дорны шулам шиг хүчтэй биш. Or I should have set the people free myself. The should have set гэдэг чинь болов тэгэх байсан юм гэсэн үг. Тэгэх байсан юм гэвэл should have set. Эсвэл би өөрөө хүмүүсүүдийг сулчих байсан юм. Тэг хүчгүй байсан тийм. But I thought all witches were wicked. Тэг би бодохдоо бүх шулмнууд хорон гэж утсан шүү дээ. Асууж байна. Who was half frightened at facing a real witch? Тэг жинхэнэ шулам уучих. За тэг жинхэнэ шулмыг болохоор нүүр тулж байгаа да. Жог айсан байсан Дороти. Та үнэхээр жинхэнэ шулам уу гэж асуусан байна тийм. Биш ээ. Би тэгтээ бүх шулмнуудыг хорон гэж бодсон шүү дээ гэж асуусан чинь. Oh no, that's a great mistake. Наач бол алдаа шүү. There were only 4 witches in all the land of Oz. And 2 of them, those who live in the north and south, are good witches. За энэ дэр түрүүний миний ярьжсэн гарч ирж байна л да.
Энэ Оозын нутагт болохоор ерөнхийдөө бол дөрвөн шулмал байдаг. Хоёр нь болохоор хойд өмнөд нутагт амьдардаг. Тэр нь болохоор сайн шулмууд. I know this is true for I am one of them myself and cannot be mistaken. Okay. Би үүнийг бол үнэн гэдгийг бол мэднэ. Ягаад гэвэл тэр хоёр шулмын нэг нь бол би. And cannot be mistaken. Намайг бол андуурахын аргагүй. За тийм ялгаатай царайтай. Those who dwelt in the east and west were indeed wicked witches. Харин дорн өрнөдөд байдаг шулуунууд нь болохоор dwelt гэдэг нь болохоор амьдрах гэсэн үг шүү. Live гэсэн. Амьдрах шулуунууд нь үнэхээр хорон шулуун байсан юм аа. But now that you have killed one of them, now that гэдэг нь болохоор одоо тийм ээ. Because гэсэн утгатай үг. Now that гэдэг нь болохоор тэгэхээр because гэсэн үгийг болохоор одын янзаар ашиглаж байгаа. Өөрчлөж байгаа шүү дээ. Түрүү өмнө нь үзсэн. Because-ыг for-оор ашиглаж болж байна. Өөрөөр since-ээр ашиглаж болж байна. Өөрөөр now that-ээр ашиглаж болж байна гэсэн. Өөрчилж болж байна гэсэн. Тэгэхээр because you have killed one of them гэсэн. Одоо чи тэдний нэгийг алчсан болохоор there is but one wicked witch in all the land of Oz. Одоо л ганцхан шулан болцсон. The one who lives in the west. Одоо баруунд тийм ээ өрнөдөд амьдардаг ганц шулан болжээ. But said Dorothy after moments thought. Aunt Em has told me that witches were all dead years and years ago. За тэгээд after a moment's thought гэвэл хэсэг бодсны дараа Dorothy. Тэгтээ авгагч эм хэлэхдээ бүх шулмнууд үхсэн гэсэн штэ. Олон жилийн өмнө. Who's Aunt Em? Inquired the little old woman. Aunt Em гэж юм. She's my aunt who lives in Kansas, where I came from. За. Миний ирсэн Канзаст амьдардаг хүн бол авгагч минь ба. The witch of the north seemed to think for a time, with her head bowed and her eyes upon the ground. За. Тэгээд нөгөө хойд нутгийн шулан маань хэсэг бодож байгаа юм шиг харагдаад бодож байхдаа толгой нь доошоо бүх ийгөөд нүд нь газарлаа тусаад бодсон байна. Then she looked up and said. Тэгээд тэр болохоор дээшээ хараад хэлсэн. I do not know where Kansas is, for I have never heard that country mentioned before. За би Канзас гэдгийг нь бол мэдэхгүй юм. Яагаад гэхээр би тийм улсыг бол дурддаж байхыг нь сонсоогүй. Дурддах гэсэн үг шүү. Гэвч хэлээч энэ соёл иргэншилтэй нутаг уу? Орно. Civilized гэвэл соёл иргэншилтэй гэсэн үг. Тэгэлгүй яах вэ гэсэн чинь. Then that accounts for it. За account for гэдэг нь болохоор тайлбарлах гэсэн үг шүү. Explain. Тэгвэл наадах чинь тайлбарлаад байна шүү дээ. In the civilized countries, I believe there are no witches left, nor wizards, nor sorcerers, nor magicians. За энэ nor гэж үгийг болохоор ерөнхийдөө бол цээжилж авах гэж болно шүү. Nor гэдэг үг нь бол юу гэсэн үг юм бэ гэхээр бас байхгүй. Олон юм энэч байхгүй, тэрч байхгүй, энэч байхгүй гэж олон юм ярьдаг гэсэн тийм ээ. Одоо жишээ нь тийм ээ. Надад морь байхгүй, хонч байхгүй, ямаач байхгүй гэвэл I don't have horse, nor sheep, nor a goat гэдэг олон юм гэнэ гэсэн. Нэ? Nor гэвэл олон юм байхгүй. Тэгэхээр миний ойлгож байгаагаар тийм ээ. Биш миний ойлгож байгаагаар биш. Би итгэж байна тийм ээ. Соёл иргэншилтэй улсуудад миний итгэж байгаагаар шоломноод ч байхгүй, шиддэнгүүд ч байхгүй. За тэгээд тийм ээ. Ид шиддэнгүүд, эмэгтэй шиддэнгүүд ч үлдээгүй.
But you see, the land of Oz has never been civilized, for we are cut off from all the rest of the. За тэгэхээр яаж вэ? But you see, энэ чи хардаа Озын нутаг бол хизээж соёл иргэн шиг ороогүй юм аа. Яагаад гэвэл we are cut off from all the rest of the world. Яагаад гэвэл бид нар дэлхийн одоо бусад улсуудаас тусгаарлагдсан юм. Бусад улсуудаас ингээд тусгаарлагдсан юм аа. Therefore we still have witches and wizards among us. Тийм болохоор бид нар одоо болтол шоломнууд, шидтэнгүүд бидний дод байдаг юм. But who are the wizards? Asked Dorothy. Тэгвэл шидтэнгүүд нь хин юм гэж асууж. Oz himself is the great wizard. Oz бол өөрөө агуу шидтэн. За номны гарчиг бол Wonderful Wizard of Oz тийм ээ. Oz-ын гайхамшигтай шидтэн. Тэгэхээр Oz одоо гарч ирж байна. Oz бол агуу шидтэн. Answered the witch, sinking her voice to whisper. За тэгээд нөгөө шулам sinking гэдэг нь болохоор хоолойгоо намсгах гэсэн. Дууга намсгах. Дууга шивнэн хэлсэн байна тийм ээ. Oz бол агуу шидтэн. He is more powerful than all the rest of us together. Тэр болохоор бид нарын бүгдээс нь ч илүү хүчтэй. Бид бүгдээрээ нийлээд ч түүнээс хүчгүй гэсэн үг. He lives in the city of emeralds. Тэр болохоор emerald гэдэг нь болохоор маргад эрдэнэ. Маргад эрдэнэ нэг тийм чулуу байдаг тийм ээ. Үнэт чулуу. Ногоон өнгөтэй. Тэр чулууг болохоор англиар emerald. Тэгэхээр city of emerald гэвэл маргад эрдэнийн хот. Тэр маргад эрдэнийн хотод амьдардаг. Dorothy was going to ask another question. But just then the Munchkins, who had been standing silently by, gave a loud shout and pointed to the corner of the house where the Wicked Witch had been lying. За Dorothy болохоор ахаад нэг асуулт асуух гэж байсан. Going to гэсэн дүрм гарч байна. Going to бод тэгэх гэж байсан гэсэн үг. Нэг асуулт асуух гэж байсан. But just then гэвч яг тэгээд who had been standing silently by гэдэг нь болохоор хажууд чимээгүй зогсож байсан манчкинууд нь чанга орлоод шулан хэвтэж байсан байшингийн булан руу заалаа гэж тийм ээ. Дараагийн харъя. What is it? Asked the little old woman and looked and began to laugh. Юу болов вэ гэж жижигхэн нөгөө нэг эмээмэн асуугаад тэ хараад инээсэн байна. The feet of the dead witch had disappeared entirely. Disappear гэдэг бол алга болох гэсэн. Entirely гэвэл бүхэлдээ. Тэгэхээр нөө шулмын хөл бүхэлдээ алга болчихсон байна. Nothing was left but the silver shoes. Тэгэхээр nothing but гэдэг хоёр нийлээд шүү заяа. Nothing but хоёр нийлээд тэрнээс бусдна гэсэн үг шүү заяа. Тэрнээс бусдна. Nothing but. За жишээ нь би нэг л нохоотой гэвэл I have nothing but one dog. Би нэг л нохоотой. Тэрний шиг тэр нөгөө нэг мөнгөлөг гутлнаас өөр юм үлдсэнгүй. Ямар сайн тийм. She was so old, explaining the Witch of the North, that she dried up quickly in the sun. За би нэг дүрэн тайлбарлая. So old that гэдэг нь хамт болж байгаа шүү.
Тэгэхээр so тэмдэгнэр that гэдэг нь болохоор юу гэсэн үг юм бэ гэхээр тийм болохоор тэгсэн гэсэн үг шүү заяа. За би жишээ хэлье л да. Ам а за би I'm so tall that I could play in NBA. I'm so tall that I could play in NBA гэх юм бол би бол NBA-д ч тоглож чадхаар тийм өндөр гэсэн. За тэгэхээр нөгөө шулан тайлбарлах та тийм ээ. Сайн шулан тайлбарлах та. She was so old she dried up quickly нээсэн. Тэр үнэхээр хөгшин байсан болохоор тэр наранд ингээд хатаад алга болчлоо. That is the end of the her. Энэ түрээ төгсгөл. But the silver shoes are yours and you shall have them to wear. Тэгээд энэ мөнгөн гутал бол чинийх. Чи үүнийг өмснөө гэсэн үг. Okay? Чи үүнийг өмснө. She reached down and picked up the shoes. За нөгөөдхий чинь ингээд хавлаа. After shaking dust out of them, handed them to Dorothy. За нөгөөдх чинь болохоор гутлыг аваад Dorothy-д маа гэж өгсөн байна. And the witch of the east was proud of those silver shoes, said one of the munchkins. Барууны бишээ. Дорны шулам энэ гутлаараа маш их бахархдаг байсан юм шүү. And there is some charm connected with them. Charm гэдэг нь шид. Энэ гуталтай нь холбоотой нэг шид байд юм шүү. Тэ? За би л хавдаа болон Доротыг өмс гэж зөвлөхгүй юм байна энэ үед хажууд нь зогсож ирсэн манчкнуудын нэг нь бол тэ. Нааш боломж нь наандаж тийм хөгшин юм бол гутал нь муухай үнэртэй, шивэртэй байгаа. Таах юм уу? Сэжиглэн. Тэ яах харъя л да. But what it is we never know. За тэнд бол гутамд нь бол нэг чид байдаг. Гэтэ юу гэдгийг нь бол бид нэр л хэзээ ч мэдээгүй. За сонир юм. Dorothy carried the shoes into the house and placed them on the table. За. Dorothy нөгөө энэ байшинд оруулаад ширээн дээр тавьчлаа. Ширээн дээр гутлыг тавиад уу. Шинэ биш хүний шулмын өмсчихсэн гутлыг ширээн дээрээ тавиад. Then she came out again to the munchkin sand. За тэгээ гарч ирээд хэлсэн байна. I'm anxious to get back to my aunt and uncle. For I'm sure they will worry about. I'm anxious гэвэл юу гэсэн юм бэ гэхээр маш их хүсэх гэсэн. Eagerly desire. Маш их хүсэх. Тэгэхээр би нөгөө аавга хавгыг зорилгоо явахыг бол их хүсэж байна. Яагаад гэвэл тэд нар миний талаар санаа зовно. Би мэдэж байна. Can you help me find my way? Надад замаа олоход минь туслах уу? The munchkins and witch first looked at one another, then at Dorothy, then shook their heads. За тэгээд тэд нар болохоор би лугаа нэг хараад, Dorothy руу нэг хараад толгоогоо нэг сэгсэрлээ. За яагаад толгоогоо сэгсэрч? Хэцүү юм бах та гэрлөө яачих тийм ээ. At east, not far from here, there is a great desert. None could live to cross it. За энэ зүүн тишээ явах юм бол нэг асар том нэг цөл байгаа. Хинч үүнийг амьдаараа туулж байгаагүй маа. Туулж чадхаар гэсэн. Асар том нэг цөл байх юм байна. Амьд хүн бол туулж чадхаар үзвэл. It's same at the south. За би тэгвэл энэ зургийг үзүүлье. Dorothy бол ер нь бол нэг ойролцоогоор зураг үзэх юм байна шүү дээ тэр нь. За зураг үзэх юм бол энэ Munchkin Land гэдэг яг энэ хэсэгт байгаа. За энэ газрын хаана ихтэй байшинтайгаа нисээд ингээд поо ингээд буусан байна. За ялангуяа энэ замын ихтэйж магадгүй. За тэгээд ингээ east гэх юм. Энэ зүг рүүгээ ингээд яваад байх юм бол энд нь асар том нэг цөл байна. Цөл.
It's same at the south, said another. For I've been there and seen it. Урд зүгт бол адилхан. Би харсан. The south is the country of quadlings. Quadlingчууд бол энэ дурд амьдардаг. I'm told, said third man, that it's same at the west. За, I'm told гэхээр надад хэн нэг нь хэлсэн. West-д ч гэсэн адилхан. That country where Winkies live is ruled by Wicked Witch of the West, ruled who would make you her slave if you passed her way. За, Winky Witch-үүдийн нутагт болохоор энэ мухахаар энэ нутагт болохоор энэ нутаг нь тийм ээ барууны өрний шулмаар эзэгнэгдэж байдаг. Тэр нь хэрв чи түүний замаар өнгөрөх гэвэл чамайг боолоо болгоно. За, North-д яах вэ? Хойд зүгт яах вэ? North is my home, said old lady. Хойд зүг бол миний нутаг. At its edge is the same great desert that surrounds this land of Oz. За, миний нутгийн одоо нөгөө нэг энэ хязгааруудаа нь болохоор энэ Озын нутгийг тэр чигээр нь хүрээлдэг том цөл байдаг. I'm afraid, my dear, you'll have to live with us. За, тэгээд тонгор минь миний айж байгаагаар чи биднэртэй л хамт амьдрах болж дээ. Болж дээ. Окей. За, хэдүүл энэ үсгийг хүртэл үзчихье. За, тэгээд ийм хөөрхий хэцүү байдал дотор орсон байна. Дороо тийм ээ. Dorothy began to sob at this. Sob гэвэл уйлах гэсэн үг тийм ээ. Бүр зогсон ч чадахгүй ихэр татан уйлахыг бол sob. Тэгээ уйлж эхэлсэн. Яагаад гэвэл she felt lonely among all those strange people. Энэ болон хачин хүмүүсүүдийн голд ганцаардсан байна. Her tears seemed to grieve the kind-hearted Munchkins, for they immediately took out the handkerchiefs and began to weep also. Weep, sob хоёр ямар сайн бэ? Ер нь бол төстэй. Sob бод ихэр татан тийм ээ зогсож чадахгүй ойлгох бол weep бод өнөг готролаараа нулимс туслуулах гэсэн үг шүү заяа. Нулимс туслуулахыг weep гэдэг. Grieve гэвэл харуусал төрүүлэх, харуусах гэсэн, харамсах. Kind-hearted гэвэл зөөлөн сэтгэлтэй гэсэн. Окей. За тэгэхээр Dorothy-г нулимсан зөөлөн сэтгэлтэй Munchkin-уудыг харуусуулах шиг болвоо. Яагаад гэвэл тэд нэр даруйхан носныхаа альчуурыг гаргаж ирээд нулимс туслуулж эхлэв. As for the little old woman, as for гэвэл харин түүний хувьд гэсэн. Тэгэхээр жижигхэн тэр одоо нөгөө нэг эмээгийн хувьд болохоор тэр she took off her cap and balanced the point on the end of her nose while she counted 1, 2, 3 in a solemn voice. За нэг харъя. За cap гэдэг нь болохоор малгайгаа хэлж байна. Малгай, hat. За solemn гэвэл болохоор ямар үг бэ гэхээр нэг нь тийм эрхэмсэг гэсэн. Эрхэмсэг эзэн хаан язгууртан шиг тийм ээ. Харин жижиг хөгшин эмээгийн хувьд болохоор тэр малгайгаа аваад малгайныхаа үзүүрийг нь зааны хачин юм биш үү заяа. Малгайныхаа үзүүрийг нь хамрынхаа үзүүр дээр ингэж тэнцвэрийг олж тогтоогоод 1, 2, 3 1, 2, 3 гэдэг нэг эрхэмсэг хоолоогоор тоолж эхэлсэн байна. Тоолсон. At once the cap changed to a slate. Slate гэдэг нь болохоор нэгэн одоо болохоор нэг цаас тийм ээ цаас. Тэр үл чин цаас гэсэн. Тэгэхээр тэгсэн чинь тэр нөгөөх малгай нь болохоор тийм цаас болж хувраад дээр нь болохоор
Нэг шохоогоор том шохоогоор тийм ээ том үсгтэй тэр шохоогоор нэг зүйл бичигдсэн байна. Let Dorothy go to the city of emeralds. Let гэдэг нь болохоор тэгэх тун гэсэн утгатай тийм. Тушаалыг бол ашигладаг. Тэгүүлэх тун, тэгэх тун. Доротиг маргад эртний хот руу явуулах тун гэсэн бичигтэй дөрвөлжин цаас болон хүрсэн байна. За тэгээ хамт хүн уншсан та бүхэндээ бүгдд нь баярлалаа. Үргэлжлүүлээд бас номтойгоо хамт уншаарай. Энэ сувгийг дагаагүй болох юм бол дагаарай. Тэгвэл дараагийн видеонуудаас бас хоцрохгүй хамт үзэх болно. Миний ерөнхийдөө бол мэдэж авснаар олон хүмүүс хэл сурдаггүй шалтгаан нь бол хэл сурах авьяасгүйдээ биш харин сахилга бат байдаггүй дээ шүү. Тэгэхээр сахилга бат ч дутж байгаа бол ядчил наадтай хамт энэ номыг сахилга баттайгаар уншаад эцэг мөртөл яваарай. Сахилга бат суух болно. За тэгээд I'll see you guys next time. Bye bye.